Сүүлийн өдрүүдэд Монгол Ардын намын эрх баригчид газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар зээлтэй холбоотой мэдээллийг ихээр өгч байна. За газрын тос боловсруулах үйлдвэрийг ерөнхий сайд авсан сайхан биелгийг ажиллаж байх үед бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ 1 тэрбум Америк долларын зээлээр Монгол улсыг газрын тос боловсруулах үйлдвэртэй болоо гэдэг энэ албан ёсны яриа хэлэлцээ ихсэн байдаг юм а. Найрамдах энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди тухайн үед 1 тэрбум Америк долларын зээлийг Монгол улсад өгөхдөө монголчуудыг Орос улбаны улсаас газрын тосны хараат байдлаас ангижир гэдэг энэ сэтгэлээр 1 тэрбум Америк долларын зээлийг гаргасан байдаг боловч өнгөрсөн 9 жилийн хугацаанд монголчууд газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж чадаагүй байна. 2018 онд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн ерөнхийлөгч хүрэлцөх газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан. За ингэхдээ 3-4 жилийн дотор тус үйлдвэрийг бүрэн барьж дуусгана гэж амлаж байсан. Гэхдээ өнөөдөр 9 жил өнгөрөөд байна. Ингээд 2018 онд Дорногов аймгийн Алтан ширээс өмнөд газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавих үеэр монголчуудад ямар мэдээллийг тухайн үед өгч байсан бэ гэдгийг иргэн та бүхэнд сануулъя. Энэ үед бол монголчуудын хамгийн их хэрэгэлдэг АИ-92 шатхуун болон уул уурхай хөдөө аж ахуйн салбарт хамгийн ихээр хэрэгэлдэг дизель түлшийг боловсруулах нэрх ийм үйлдвэрийг барьж монголчуудаа хамгийн хямд шатхууныг нийлүүлнэ гэж амлаж байсан юм а. Ингээд Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхийн ангийн хүүхэд болох Алтан цэцэг газрын тос боловсруулах үйлдвэрийн захирлаар өнгөрсөн хугацаанд ажиллаж байна. Харамсалтай нь 9 жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орж чадахгүй байгаа хэд хэдэн шалтгаанууд бий. Тухайлах юм бол анх 1.5 сая тонн түүхийн нефтийг нэрж монголчуудад АИ-92 болон дизель түлш нийлүүлэх газрын тосны үйлдвэрийг өнөөдрийн Алтан цэцэг захирлын удирдлагын дор газрын тосны үйлдвэрийн технологи болон нарийн мэрэгжлийн маш том хэмжээний үйлдвэр болон хувиргаснаар анх төсвөлсөн төсөв зардал 30% нэмэгдээд байгааг өнгөрсөн өдрүүдэд ярьлаа. Бүтээгдэхүүн бол гарч ирж байгаа газар болгоноос өөр төрөлтөө, өөр агуулгатай, дунд нь хольж янзлдаг технологийн юм горимтой тусгай үйлдвэртэй байх хэрэгтэй. Манай улсад цор ганц үйлдвэр байгаа учраас энэ ганц үйлдвэртэй зориулсан тийм ялгсан тусдаа цахилгаан станцтай тусдаа шинэ үйлдвэр нэмж барьж байгаа байхгүй юу? 1 тэрбум Америк доллараар газрын тос боловсруулах бүтэн үйлдвэр барих анхны тээзийг өөрчилж Германд очиж тухайн үйлдвэрийн технологи болон нарийн мэрэгжлийн маш өндөр түвшний үйлдвэр болгож хувиргаснаар зардал төсөв 30 гаруй хувиар нэмэгдээд одоогийн байдлаар дахиад 1 тэрбум Америк доллар хэрэгтэй гэдэг мэдээллийг өгч байна. Энэ чинь 1 тэрбум 658 сая долларын өртөгтэй үйлдвэр тийм үү? Түүнийг чи ирэх 2026, 27, 28 онд